Hey, what's up guys? За Swishcast-ийн шинэхэн дугаар биш. Энэ бол NBA-ийн топ 25 том тоглогчдын бичлэгийг хийхэд бэлэн боллоо. Энэхүү бичлэгийг болохоор ерөнхийдөө өмнө жил би болохоор топ 50 одоо тий яг одоо тоглож байгаа шилдэг 50 тоглогчийн бол ранкийг бол өөрийн зүгээс гаргаж ирсэн. За энэ жилдээ болохоор илүү өөрчлөөд байрал бүр дээр эхлээд 25 гэж гаргаж агаад 25 гаргаж агаад тэгээд илүү топ 50 руугаа орё гэж бол бодсон байгаа. За өнөөдрийн бичлэгэн дээр болохоор шилдэг одоо томчул буюу те PF болон одоо центрийн байрал дээр тоглолдог. Ер нь 4-5 дээр тоглолдог. Одоо Bigs гэж нэрлэдэг байгаа тоглогчдын бол шилдэг 25-ыг бол гаргасан байгаа. Ер нь бол үйлрэл маань дуусж байгаа бас те угсаа финалийн 2 баг тодорцсон байгаа. За бас бичлэг маань гарч ирэх үед бол дуусчих магадгүй. Тиймээс ер нь бол хийгээд эхлэе гэж бол бодсон байгаа. За юуны төрөнд манай суугийтэй лайк, share, subscribe бөмбөгдөөрөө. За дараагийн бичлэгүүдээ бол үзхийг хүсэх юм бол те мэдээж subscribe хийгээ. За бүр notification хийчихвэл илүү сайн шүү гэж бол үзэгчд болон сонсогчдод хэлье. За ингээд томчуудаас эхлэе. За би ранк гаргахтаа болохоор ерөнхийдөө энэ үйлрлийн перформансаас гадна болохоор статистик мэдээж харсан. За тэгээд за яг энэ тоглогч ямар потенциалтай вэ, ямар чадвартай вэ гэдэг дээр бас илүү тулгуурлаад за нэг зөвхөн үйлрлээр нь биш болохоор одоо тий нийтэд нь харсан ранк байгаа шүү гэдгийг бол хэлье. За ингээд 25 дугаар байранд болохоор Cleveland Cavaliers багийн одоо 4 номерын тоглогч Kevin Love-ыг бол бичсэн байна. Kevin Love ерөнхийдөө энэ үйлрэл бол баг тоглохоосоо тоглоог нь их байсан. Харамсалтай нь ерөнхийдөө айгүй их бэртэж гимтсэн. Гэхдээ би бол энэ тоглогчийн бол потенциал нь байгаа. Багт бол үүрэг нөлөө өгөх чадвартай нэг багийн те гарааны 4 номерын тоглогч юм уу 5 дээр тоглоход ямар ч асуудалгүй тоглож хിവэрэ байгаа гэдгийг бол баталж чадна. Ягаад гэвэл айгүй үр ашигтай бол цөөхөн хэдэн минутанд шидэлтэй ичдэг самбараа авчдаг те багийн бол гарааны 4 номерт бол тохирох тоглогч. Яг 3 дугаар багийн лидер гэх юм бол одоохондоо арай биш байгаа. Тэгэхээр бол ерөнхийдөө 25 ч гисаасан. За 24-т болохоор Роберт Covington-ыг оруулсан. Covington бол яг үндсэн байрлал нь ерөнхийдөө SF гэж явдагч. Ерөнхийдөө сүүлийн үйлрлээс эхлээд 4 болон 5 дэх зэрэг тоглоод эхэлсэн. Сая бол Portland дээр бол гарааны 4 байсан. Тэгээд жижиг 5 дээр бол 5 болцдог. Юугаараа илүү давуу талтай вэ гэхээр мэдээж бол лигийн баг топ 5 ер нь бол бүх байрлалын хамгаалтыг хийж чадах тоглогч гэж бол яг бүх байрлалтай одоо илүү хамгаалцаатай зөндөөд тоглогч байгаа л да. Гэтэ Covington бол яг 1-5 хүртэл бол бүгдийг нь хааж чадах үс ер нь бол одоо versatile defender гэж ярьдаг те. Энэ үйлрэл яг довтлохоо тийм хангалттай байгаагүй ч хамгаалтын тал дээр бол ерөнхийдөө Portland-ыг бол чирсэн. За тэр утгаар нь би үнэлээд бол 24-т оруулсан. Бусад талаар гэх юм бол нэгдүгээрт бөмбөг таслалт болоо айгу тийм одоо юу deflection айгу сайтай тоглогч. Ер нь ямар ч багт очоо гарааны хамгаалагч те одоо 4 дээр ч юм уу эсвэл бүр жижиг 5 дээр 5 дээр байхад бол тохиромжтой тоглогч байгаа. За 23-т болохоор Jaren Jackson Jr. гээд Memphis Grizzlies-ийн те бас 4 номерын тоглогчийг бол би бичсэн. Jaren Jackson бас ерөнхийдөө бол үлрэлийн сүүлээр ирсэн. Тэгээд ерөнхийдөө бол жоохон формо олж чадахгүйсээр байгаа плей-оффт ороод плей-оффт бол Memphis бас хүлээлтэнд хүрсэн сайн тоглолт үзүүлсэн болоо те Utah-г хоцсон гээд. Jaren Jackson-ы миний бодлоор бол мэдээж потенциал байгаа. Гэхдээ нөгөө нэг юу гэх одоо довтлохоон дээр илүү оруулах үр ашиг нь илүү буурсан. Зөвхөн 3-аас шидэгч болцсон. Тэгээд нэг 3-аас нэг сонин гүйд залж орж ирээд нэг ордог те нэг тиймэрхүү оролт хийгээд байгаа болохоос яг ашиглаад явах юм бол энэ тоглогч бол ер нь бол Chris Bosh-ийн хэмжээтэй потенциалтай тоглогч гэж үзэж байгаа. Дээрээс нь би бол Jackson бол яг үнэхээр тоглолтоо олоод гимтлээсээ яачих юм бол хангалттай илүү дээгүүр байрлах боломжтой тоглогч гэж бодсон учраас бол 23-т битсэн. За дээр нь битсэн тоглогчд бол энэ үйлрэлд бол арай дүүнээс илүү перформанс үзүүлсэн ч гэдэм үү те арай илүү үр ашигтай байж чадсан утгаар нь болохоор түр зур битсэн байгаа. Ерөнхийдөө ирэх жил магадгүй Jackson яг үнэхээр багийн 2 дахь лидер болоод явах юм бол мэдээж баг ихний 15 руу ч гэсэн ороод ирэх боломжтой сайн ер нь бол хамгаалагч бас одоо бараг ер нь жижиг 5 дээр бол төв байхад бол айгүй асуудалгүй тоглогчийг санагддаг. За 22-т болохоор Indiana Pacers-ийн төв болох Miles Turner-ыг бичсэн. Turner-ийн хувьд бол энэ жил ер нь гарааны сайн төв байж чадах юм байна те сайн хамгаалагч байж чадах юм байна гэж бол ер нь бол баталсан. Indiana-гийн бол ер нь бол үлрэлийн сайн эхлэл бас Sabonis-аас гадна бол Turner-тэй холбоотой. Turner бол айгүй сайн тийм блок шотоор одоо те лигийг тэргүүлсэн. Тэгээд ер нь бол самбартай ойрхон хамгаалтыг бол сайн хийдэг ч одоо нэг
бусад талаараа жоохон өөр ашиггүй байгаад байдаг талтай. Руди Гоберттэй харьцуулахад те нэгдүгээрт бол пик н ролл дээр нэг тийм яг гоё ороод ийм тийм дохсон юм байхгүй. Ихэнхдээ нөгөө шидгээ 3 руу гарцдаг. За тэгээ 3-аас хийхгүй болохоор заримдаа нэг те тоглолтоо алдчихдаг ч юм уу. Тэгээд нэг хамгаалтын тал дээр бол жоохон IQ муутай хамгаалагч. Тэгтээ бол хамгаалт сайтай тэгсэн мөртлөөс нэг хит блок руугаа дайрах гэдэг болохоор бол бүр тийм элит хэмжээний бол хамгаалагч гэж бол нэрлэхгүй. Магадгүй Индианаас өөр тэ Сабоносыг нөгөөгаар энэ баг нь төв болгоод Индианаас өөр баг одоо Бостон ч юм уу жишээ нь очих юм бол айгүй гоё төв бол чадна гэж бол бодсон байгаа. За 21-т болохоор яг адилхан блок шот сайн хийдэг Jared Allen-ыг бол би онцлсон. Jared Allen бол өнгөрсөн үеэрэлд бол за Nets бол үнэхээр ганган байсан. Тэгээд мэдээж Harden солилцоогоор Cavaliers-д очсныг санаж байгаа бох. Тэгээд энэ тоглогч юу н бас ямар ч багт сайн төв байгаа те сайн хамгаалагч байж чадах юм байна гэж бодсон. Магадгүй Руди Гоберээс илүү одоо нэг Гобер бол зөвхөн нэг одоо доотлолтой сайн хамгаалдаг бол Jared Allen бас урагшаага хамгаалтан нэр надад арай илүү хурдтай санагдаад байдаг. За тэгээд түүнээс гадна бол боломжийн пик н ролл дээр бол төгсгөгч. За тэгэхээр ерөнхийдөө бол хангалттай бол те рол плеер байж чадна гэж үзсэн. Дээрээс нь Cleveland ч гэсэн гэрээгээ сунгаад нэлээд өндөр бас те нэг 4 жил мөлийн бол гэрээ өгөх бах гэж бодож байна. Jared Allen бол ерөнхийдөө цаашдаа явандаа те лигийн бас элит хамгаалагч төвүүдийн нэг болж магадгүй гэсэн бол зүгээр надад бол юу байгаад байгаа мэдрэгдээд байгаа ч их шиг те. За тийм болохоор бол 21-т үтсэн. За 20-д болохоор Yusuf Nurkic-ийг үтсэн. Nurkic бол ерөнхийдөө яг гимтлээс салдггүй те. За сая үлрэлийн дундуур гимтсэн. За плей-оффт жоохон хангалтгүй байсан гэх мэт одоо олон үзүүлэлтүүд байгаа ч товтлогоон дээр энэ тоглогч бол ер нь бол юм болгоныг хийж чаддаг. За доор сайн пост мувтэй, дундын зай шидэлттэй. За хүсвэл 3-аас бас те пик н поп дээрээс гаргаад шидүүлчих болдог. Гол нь яг нөгөө нэг одоо CJ Дэм хоёрт яг нэг тийм 3 дахь лидер байгаад байхаар бол төв биш. Дээрээс нь хамгаалт дээр тааруу. Яг шахсан хамгаалтан дээр бол гайгүй боломжийн. Тэгээд блок хийхдээ бас боломжийн. Тэгтээ бол яг тийм сайн хамгаалагч гэж бол дүгнэгдэх бол төв биш. Харин сайн довтлогооны төв гэж бол нэрлэмээр төв байгаа. За тийм болохоор Jared Allen-аас довтлогоогоор нэлээ илүү. За хамгаалтан дээр сул талтай ч гэсэн одоо илүү нөгөө нэгтэй олон талтай. Бас Yusuf Nurkic ч юм бас дэжгүй дамжуулт өгчдөг плеймейкинг бөмбөг аваад хийж чаддаг болохоор бас би бас 20 үтсэн байгаа. За 19-т болохоор Jonas Valanciunas-ыг оруулсан. Valanciunas-ийн хувьд болохоор Memphis Grizzlies ерөнхийдөө бол нэг сайн амжилттай тий одоо Jaren Jackson ерөнхийдөө байхгүй байгаа нөхцөлд ингээд сайн амжилттай явсан шалтгаануудынх нь одоо хоёр дахь шалтгаантай мэдээж нэг жам ороотойгоо хоёр дахь гэвэл би Valanciunas-ыг онцлно. Valanciunas яг үлрэлд бол үнэхээр сайн баг All-Star хэмжээний төв шиг тоглосон. Хамгаалтан дээр л удаад байдаг болохоос энэ тоглогчийн ер нь бол довтлогоо нь бол баг ихний 10-таа орох үед сайн төвийн байрлалын тоглогч яг төвийн байрлал дээр шүү дөрөв биш. Тэгээд пост мув сайтай ер нь Nurkic-аас бол довтлогоо хамаагүй. За Nurkic-астай адилхан байлаа гэж одоо самраас авах болоо хамгаалтан тал дээр бол Valanciunas арай илүү. За тийм болохоор би бол 19 төтсөн байгаа. За 18-д болохоор Atlanta Hawks багийн төв Clint Capella-г оруулсан. Capella бол энэ плей-оффоор нэлээд бол бас өөрийгөө баталж чадсан гэж бол бодож байна. Embiid-ийг бас боломжийн хамгаалсан тий. Өөрөө бас боломжийн сайн самбраас айгүй сайн авдаг. Ер нь бас шилдэг ребаундуудын тоонд бол орно шүү. Бас баг ихний тавтаа байгаа. Би яг статистикийн шууд санахгүй. Гэхдээ самбраар бол нэлээд дээгүүр хичээжсэн. Ихний тав дотор бол байгаа. Тэгээд хурдтай яг орчин цагийн сагсанд ингээд тоглоод тохирсон хурдтай төв байгаа. Гэхдээ бол яг нэг бүр тийм супер PF ч юм уу те төвүүдийг хаахад бол мэдээж жуултна. Гэхдээ бол яг үүрэг гүйцэтгэл сайн бас багийн яг 3 дахьч контейнер багийн тэр нэг 3 дахьч тоглогч болоод явхад бол ямар ч нэг асуудалгүй тоглогч хэлж бол харсан байгаа. Энэ жилийн ер нь бол одоо Атланта бас дээшээ гарсны бол одоо гол хүчин зүйл нь бас Capella бол яг мөн байсан. Мэдээж Young, Collins одоо тэ Bogdan гэж байсан ч гэсэн Capella бол айгүй сайн үүргээ гүйцэтгсэн гэж бол бодож байна. За тийм болохоор 18-т оруулсан. За 17 дээр болохоор Houston Rockets багийн шинэ төв энэ жил бол ер нь MIP-д нэлээд сайн өрсөлдөж исэн Christian Wood-ийг оруулсан. Wood-ийн хувьд болохоор шинэ багтаа ирээд үнэхээр ганга эхлүүлсэн те баг All-Star-т орох ухааны юм яриад байжсэн чи харамсалтай нь гимтсэн. Wood-ийн хувьд яг довтлогоон дээр оруулж байгаа үр нөлөө нь бол ерөнхийдөө бол ер нь нэг те Poor man's Anthony Davis гэж яриад байгаа шүү. 3-аас шидчихдэг, дундаас шидчихдэг, pick and roll сайтай. Даанч хамгаалтан дээр бол яг жоохон яг
томчуудтай үзэхэд бол жуулдаад дөрөвдөр тоглодог тоглогчид дээр бол жоох удаад идэг харагддаг. Магадгүй илүү те хамгаалтанд ажиллаад ах юм бол 1-2 удаа бол Кристо Вуд бол All Star болох боломжтой. Дээрээс нь маш гоё story lineтай тоглогч. Вуд бол те бас fantasy дээр олон хүмүүст бол нэлээд хэрэг болсон байх. За тэгээд Вудийн өөр давуу тал гэх юм бол 3-аас айгүй сайн шиддэг. Ер нь ирээдүйд бас шидэлт нь нэлээд сайжирчих байх гэж бол бодож байна. Тэгээд багт бол те 3 дахь тийм онооны лидер байхад бол тийм асуудалгүй. Яг Хьюстон байх юм бол мэдээж Хьюстон одоо те 15-аас дээшлэхгүй гэх нь бол харсан шүү дээ. Яг нэгдэх лидер нөөд бол тийм болохоор 17-д үтсэн. За 16-нд 7-3 өндөртөө шидэгч гэж нэрлэгдээд байгаа shooting guard гэж нэрлэгдээд байгаа Kristaps Porzingis-ийг бол би оруулсан. Porzingis бол нэлээд болно хаяр дээгүүр чигсаалтанд бол орох бейс явуулна. Даанч плей-оффоор үнэхээр хүлээлтэнд хүрээгүй Далсын бол 2 дахь лидер байгаад явах ёстой байсан ч бүр ингээд унтсан баг 2 дахь лидер нь Hardaway болцсон байсан. Тэгээд тийм болохоор би ер нь доошлуулсан. Гэтэ доошлууллаа гэхэд бол тийм тэгээ барагцаагүй бол доошлуулаагүй. Porzingis юу хийж чаддаг вэ гэхээр Porzingis бөмбөгтэй ер нь бол нэлээд тоглолтыг яг бөмбөггүй ингээд багт ингээд үр ашигтай байгаад чадахгүй гэдгийг бол ерөөхдөө сая Dallas дээр баталчлаа шүү дээ. Тэгэхээр илүү Porzingis-ийг бөмбөгтэй тоглуулад өөрт нь бөмбөгийн нөгөөд шахуулаад ингээд шидүүлээ те Нью-Йоркт байсан шиг нь тоглуулвал илүү үр ашиг нь олдох бах. Ойролцоогоо тийм багийн 2 дахь лидер байна гэвэл яг уу болох бах. Гэхдээ илүү би бол 3 дахь лидер байвал зохино гэж бол хараад байгаа. Тэгэхээр Dallas магадгүй 2 дахь ч өөр лидер хайж болох юм. Эсвэл Porzingis-ийг хөгжин гэж юм уу те эсвэл бүр солих бас боломжтой байгаа. Гэхдээ би бол Porzingis-ийг бол одоо байгаагаасаа бүр амар яхаа те яг All Star болох Монголтай. Гэхдээ яг ер нь бол жоохон карьер нь жоохон унтсан байгаа гэж бол харж байгаа. Тийм болохоор 16-д оруулсан. 15-д болохоор Atlanta Hawks-ийн дахин нэг тоглогч орж ин тэр бол John Collins. Collins бол энэ плей-оффоор ялангуяа өөрийгөө өндөр дүнтэй гэрээ авах боломжтой гэдгээ бол харуулчлаа. За маш сайн pick and roll дээр төгсөгдөг тоглогч та. Дээрэс нь 3-аас дээр ер нь сул гаргаад өгчгээд шидэд хийчдэг. Porzingis-ийг бол арай хамгаалт сайтай. Ер нь Porzingis-оос чүд юмараа л одоо нэг тоглолтын хэмнэлийг өөрчлөх одоо ингээл үзэгчтэй өөрөх тал дээр бол ингээд John Collins үнэхээр филиг эсрэг бол аваад явцсан шүү дээ мань хүн. Тэгээд сая Bucks эсрэг ч гэсэн бас Young-ыг байхгүй тун боломжийн тоглосон. Яг багийн 2 дахь лидер байхад ер нь болоод явах юм байна те. Магадгүй ирээдүйн Астодо Майер шиг тоглогч байх юм билүү үгүйсэхгүй. Гэхдээ бол яг offensive skill тал дээр бол жоохон дутмаг. Магадгүй өөрөө бөмбөгтэй те илүү ингээд шахаж махаа те дундаас иддэг болчих юм бол Collins бол бас All Star болоо те яригадад нилээн дээгүүр яригадад явах боломжтой. Тэгэд энэ жил бол Atlanta Hawks ер нь 4 жил юм уу 3 жилийн гэрээ аваад үлдчих байх гэж бол бодож байна. За тэгээд 4 яг 5 дээр тоглоход бол арай жоохон удаад биш удах гэнэ жижигдээд идэв. Яг 4 номер дээр л ер нь зогтсон гоё тоглогч байгаа. За 14-т болохоор Golden State Warriors багийн амин сүнс Draymond Green-ийг оруулж байна. За Green-ийн байрлал бол ерөнхийдөө бас яг үндсэн байрлалыг харах юм бол SF ч гэсэн ерөнхийдөө угаасаа Golden State-ийн жижиг 5 дээр PF болон C дээр тоглодог. Тэгээд угаасаа карьерийн их хугацаанд 4-5 дээр тоглодог учраас энэ байралтаа оруулсан зөв гэж харж байна. Green-ийн хувьд болохоор за довтлогоо мэдээж яг ассист өгөх ч юм уу те одоо нөгөө нэг тоглолт найруулах тагтал дээр сайн ч нөгөө нэг бусад талаар одоо 3 шидэх ч юм уу те дундаа шидэх оролт тал дээр бол бараг байхгүй. Ер нь бол энэ дундаасаа бол хамгийн тааруу. Гэхдээ энэ тоглогчийн хамгаалтан дээр оруулж байгаа үр нөлөө бол бараг лигийн эхний 3-т орох хэмжээний үзүүлэлттэй бол тоглогч байгаа. Draymond Green бол бүх байрлалын хамгаалтыг хийж чаддаг. Одоо яг л түүний хэлсэн Robert Covington шиг те дээрэс нь маш IQ өндөртэй хамгаалагч одоо хин хаана яаж бөмбөг дамжуулахыг ингээд өмнөөс нь уншичдаг. Эсвэл ингээд бөмбөгөө хаашаа нууж ордгийг мэддэг ч гэдэм үү те. Ер нь Warriors-ийн хамгаалт бол Green яг орж ирсэн цагаас эхлээл ингээд шал өөр болцсон. За Wiggins-ийг чойноос нь дэмжээлтэй. Pascal нэлийн заад өгүүлж байгаа. Тэгээд одоо Curry-тэй ч гэсэн яаж хамгаалах учраа олцсон болохоор Warriors ерөнхийдөө бол бас плей-оффт орохгүй гэж яригдчихсэн ч гэсэн плей-оффын байрлалт үлдээд харамсалтайгаар хасагдсан л та. Тэрний бас гол мэдээж хүчин зүйлийнх нь нэгт бол мэдээж Draymond Green-ийг орж байгаа гэж бол би харж байгаа. Тийм болохоор Draymond-ийг бол 14-т ütсэн. Ер нь бол Green 3 дугаар лидер байгаад баг нь аврах хэмжээний баг байхад бол хിവэрэ тоглогч байгаа гэж бол би бодож байна.
ерөнхийдөө энэ хамгаалалт зохиолсон тоглогчид бол ихтэй багийн яг 3 дахь лидертэй аврагын багийн 3 дахь лидер байхад зогцсон байдаг. За 13 дугаар байранд болохоор Паскал Сиакмиг оруулсан. Сиакмийн тоглолт бол за өнгөрсөн жилтэй харьцуулахад бол нэлээд унтсан. Шидэлтийн одоо тэгээ хөв багассан, довтлогоог нь хүмүүс хамгаалж сурсан те. Яг багийн нэг болгоод яасан чинь нэлээд фейлц бол үлрэл байгаа. Дээрээс нь Торонто бол энэ жил бол яг хүссэн амжилтаас бол бүр хит доогуур үнэлэгт хийсэн байгаа. Уналт хийсэн байгаа. Гэхдээ энэ тоглогч бол яг 2-3 дахь лидер байгаад явхад асуудалгүй гэж харсан. Өнгөрсөн жил яагаад Siakam All-Star болсон бэ гэхээр Siakam ерөөхдөө нөө нэг товтлогоогоо сайжруулснаас гадна хүмүүс нөө нэг яг яаж товтлох гэдгийг тэ бүрэн судлаад эсвэл нэг бүрэн энэ тоглогчийг трит гэж авч үзээгүй байсан. За тэр утгаараа бол нэлээд сайн тоглоод плей-оффт бол тоглолт нь нэлээд унтсан шүү дээ, тэ. Түүнээс гадна Ловри бол яг багийн нэгтгэж лидер хിവэрээсэн өнгөрсөн жил Торонтод. Энэ жилд бол одоо тэгээ Van Vliet ч юм уу Ловри ч юм уу ер нь бол жоо орон гарan байсан ш. Дээрээс нь яг Siakam ингээд үлрэлт ер нь нэлээд жоо хандсан маягийн ирсэн. Тэгтээ бол хангалттай бол 20 оноо аваад тоглолцох те 20 оноо 10 самбар хийгээд 4-5 дамжуулт өгөөд явчих бол олон тал тоглогч бол хിവэрээ. За тэр сонин те баруун гараараа л ордгоо нэг зүүн гараараа төгсөгдөг болчих юм бол тэгээд дахиад дээгүүр үнэлэгдээд ирэх боломжтой байгаа. Гэхдээ Siakam ерөөхдөө бол нэг пик гэж ярьдаг. Пиктэй бол ер нь тулцсан болов гэж бол харсан. За 12 дугаар байранд бол Никола Vucevic-ийг оруулж байна. За Vucevic бол ерөөхдөө Vucevic юм уу Vucevic юм уу аль нэг нэр нь хэлээ явчих. Чикаго Буллст очоод бол яг миний үнэлэмжийг бол жоохон унгаацсан. Яг Орландод байхдаа бол мань өмч юм бол галзуурч ирсэн шүү дээ. Одоо лигийн шилдэг 3 төвийн нэг юм шиг л тоглож илаа шүү дээ. Бараг л тэгээд үзүүлэлт нь амар байсан. Даач Буллст очоод яг ингээд жоохон плей-офф юм багт ирээ. Жоохон тэгээд дарагдаад ирсэн чинь ер нь тоглолт нь гарахаа болцсон. Энэ тоглогч довтлогоон дээр бол бүх зүйлийг хийж чадна. Ерөнхийдөө бол шидэн, орон, айгуу сайн оролттой. Тэгтээ жоохон боол хог. За дээрэс нь нэмээд боол хогоос гадна хамгаалалт муутай. Яг хуу ганц 2 блок хийж байгаа юм л да. Тэгтээ жоохон хамгаалалт муутай. Яг тийм багийн сайн төвийн хамгаалагчтай ингээ бодогтой талтай paint protector хийгээд байхад бол жоохон хэцүү. Хажууд нь өөр хамгаалт сайтай л ер нь төв гарах 4 номерын тоглогч гарахгүй бол энэ Vucevic бол нэлээд сул талтай нь бол ажиглагдсан. За тийм болохоор би бол 12-д оруулсан. Тэгснээс энэ тоглогч юм бол довтлогоо ч юм уу те одоо юун дээр нь бол ярих юм байхгүй нөхөр элит довтлогоотой төвүүдийн нэг байгаа. За 11-т Domantas Sabonis-ыг оруулсан Indiana Pacers багийн одоо шинэ лидер. Sabonis-ийн хувьд болохоор за бас ерөнхийдөө triple double ийгүү хийхэд хурдан нэг тийм Jokic ер нь бол жоохон муу хөлбөр байхгүй. Sabonis-ийн тоглолтын харахаар ингээд бүх юм хийждэгтэй 3 шидчихдэг ингээд талбай дээр амар ашигтайдаг. Яг тэнгуудын гол те юм сайн төвүүдтэй багууд эсрэг болохоор тоглолт нь уучдаг. Хаяа нэг тоглолт нь уучаар бүр ингээ алга болцдог ч гэдэм үү те. Ингээд өөрөө тэгээд нөгөө нэг хамгаалтан нэр яг довтлогооноос суурилж явдаг тоглогч болохоор нэлээд унчаад байгаа харагдсан. Индиана бас нэлээд сайн амжилт үзүүлэх юм болов гэсэн чинь бас Дипо солигдоод дээрээс Sabonis-ийн тоглолт дагаж унаад тэгээд бол хүссэн амжилтандаа хүрээгүй гэж бол би ойлгоод байгаа. Нэр Sabonis-т дахиад суралцах ч гэх юм уу одоо дахиад илүү туршлах суух дэндүү хугацаа хэрэгтэй. Тэгж чадах юм бол магадгүй те магадгүй All-Star-ын гарааны PF ч юм уу те. Гэхдээ надад бол баг Sabonis-ыг 5 дээр тоглуулж илүү зүгээр санагдаад байгаа. Төрнөрийг явуулаад тэгээд Warren ч юм уу те илүү тойрсон шидэгчд яах юм бол Sabonis бол сайн харин плеймейкер. Баг төвүүд дундаа бол Jokic-ийн араас орохоор байна уу? Хиний араас орохоор байна. Ер нь бол ихний 3 байна уу 4-тэй бол яригдана Sabonis. За ингээд топ 10 руугаа оръё. За 10 дугаар байранд болохоор Julius Randle-ыг би оруулсан байгаа. Randle бол энэ жил үнэхээр нээлт болж. За хэрвээ би өмнө жил надаас асуусан бол би Randle-ыг бол ихний 30 таач оруулахааргүй байсан. Randle бол энэ жил дэвшилт болж чадсан. Тэ All NBA-гийн бүр тоглогч болж чадсан. Knicks-ийг чирээд 4-р байраар гаргасан. Гэхдээ Randle-ийн бол яг үнэн чанар нь бол плей-оффт орохоор харагдсан. Яг багийн ганц товтлогооны сонголт байгаад Randle бол ер нь хол явахгүй зүгээр л плей-оффын баг байлгана гэдгээ бол баталсан байгаа. Тэгэхээр яг 1-р лидер бол биш те баг 2 юм уу 3-р лидер байвал ер нь зүгээр санагдаад байгаа. Randle-ийн товтлогоо гэхгүй бол яг нэг Siakam шиг жоохон хязгаарлагтмал. Гэхдээ Siakam-ыг бодвол арай олон талд арай товтлогооны сонголт сайтай. Тэр арай илүү шидэлттэй болцсон байгаа. Тэр Randle бол ганган байгаа. Би харин энэ хүртэл үнэлэгдэж ирж байгаад нь бол айгүй баяртай байгаа. Дээрэс нь Knicks бол айгүй хамгаалтын сул толгой ингэ нөхүүлээ те. Одоо нэг
тухайн үед Зак Рэндолф яаж нэг Мемфистэй сул талаа байхгүй гэж болгодуулж харагддаг байсан шиг Рэндл бол ерөөхдөө тэгээ яваад байгаа юм болов уу гэж бол бодож байна. За тэгснээс бол Рэндл бол яг бүр тийм бүр байнгын All-Star ч юм уу суперстар тоглогч бол нэг биш ээ. Яг All-Starт бол ерөөхдөө багтаад яваад байх нэг 2-3 жилдээ тэгс. Яг бүр батны тэ нэг тийм одоо зангарахтай All-Starууд байдаг. Тийм тоглогч бол биш байх гэж бол харж байгаа. За 9 дугаар өрөнд бол энэ плей-оффын нээлт тоглогч DeAndre Ayton-ыг бол нэрлсэн. Ayton бол ерөөхдөө улиралд бол за эхний 20 ч юм уу те эхний нэг 18 хавцаа ранклагдгаар байсан бол плей-оффд энэ тоглогч бол бүр үнэхээр ашигтай. Бүр ингээд яг за одоо бол үнэхээр яг бүр контендер аваргын хэмжээний багийн бүр ингээд 3 дахь тоглогч байхад бүр 3 биш 2 дахь тоглогч байхад бэлэн тоглогчд бол орж ирж байна. Ayton бол скил сет сайтай. Ер нь бол тоглохооны өв маш өндөр. Би өмнө нь юуроос анзаардаггүйсэн бэл Ayton бол ингээд бүр зүү юм урсан юм гоё товтлогоотой айгүй хөнгөн болцсон. Дээрэс нь хамгаалтанд сайн. Яг юм шилжилттэй хамгаалтанд бол сайн байгаа даа байхгүй. Одоо Руди Гоберээс илүү юм шилжилттэй хамгаалтанд сайн байгаа даа. Тэгэд бүр тийм амар ингээл тэ локдаун хийгээл зогсоогоод авахгүй ч гэсэн Николо Йокич лигийн MVP-г бас тэ MVP хэмжээнээс нь жоохон буулгаж тоглуулсан гэдэг бол Ayton-ийн хувьд бол маш том гавья. Дээрэс нь финалт ч гэсэн тэ 20-20 хийж гин. Өмнөх цуурлуудад ч гэсэн ганган байсан. DeAndre Ayton бол эх жил бол батны All-Star тоглогч бол болно гэж бодож байгаа. Гэхдээ энэ үлрэлтээ бол за одоогийн байдлаар бол just бичиж бас яг арай яг All-Star болохоор нь бол би бол дээсээ бичнэ гэж бодож байгаа. Гэхдээ Ayton-ийн потенциал бол үнэхээр амар гэдгийг бол бид нар бол харсан. За 8 дугаар өрөнд бол Rudy Gobert-ыг оруулсан. Gobert бас яг плей-офф эхлэхээс өмнө бол баг би битсэн бол эхний 5-6-даа бол бичгээр байсан. Гэтэ бол Gobert-ийн үнэлэмж бол дахиад нөгөө нэг одоо жижиг тавд гардаг ч юм уу плей-офф эхлэхээр бол сул тал нь гарсан. Memphis дандаа нөгөө нэг өндөр тавтаар тоглоод байсан болохоор Gobert-ийн сул тал гараагүй. Эсвэргээр Clippers жижиг тавд гаргаад ирсэн. Gobert бол нөгөө нэг те шилцэн хамгаалтанд удаан ч гэдэг юм уу. Gobert бол paint defender тал дээр бол асуудалгүй лигийн шилдэг. Эсвэргээрээ талбайн бүх талд хамгаалах юм бол шилдэг хамгаалагч бол биш. Энэ шагналыг юу н дахиж Gobert бити өгөөсэй гэж бол бодож байна. Гэхдээ Gobert байхад бол Utah Jazz-ийн баг бол Utah Jazz багийн систем бол төгс утгаараа хэрэгждэг. Тэр заслаан те бусад спорт талаараа энэ тоглогч бол сайн. Гэхдээ аваргын хэмжээний бол одоо юу гэх юм 2 дугаар од байгаад ч юм уу те бол нэг хол явахгүй л юм шиг харагдсан. Харин 3 дугаар од байх юм бол болно шүү. Магадгүй Мичл дээр өөр од авчираад Gobert 3 дахь од болох юм бол Utah Jazz авраг авах магадлалтай. Тэгснээс яг Gobert-оо ингээ 2 болгох юм бол чадахгүй бол гэж бол би хараалаа. Тэгэд ер нь лигийн түүхийг хараад хаа Dennis Rodman ч гэдэг юм уу те Draymond Green гэдэг дандаа 3 дахь одууд нь сайн хамгаалагчид хар ажлын нөхдүүд нь байсан. Тэгэхээр Gobert бол яг тэр замлаар л явах хэрэгтэй. Эсбүгөөс бол бас тэгээд DeAndre Jordan-ы араас орж магадгүй. Тэгтээ бол удахал ахалтай Gobert арай IQ өндөртэй хамгаалагч. За тэгээд 7-д болохоор Bam Adebayoг үтсэн. Adebayo ерөнхийдөө бас Miami Heat-ийн ерөнхийдөө Butler-аас илүү сайн одоо юу гэх юм valuable player нь бол үлрэлт байсан. Butler бол нэг жоохон гимтч мэмтэлтэй хаяа нэг орон гарантал байсан бол Adebayo ганц тэгээ одоо доктортой тоглосон тоглогч юм болоо. Тэгээд Miami Heat яг хүлээлтнээс доогоор амжилттай байсан Adebayoтой бол нэг холбоотой биш. Харин ч юу гэдэг бусад нөгөө нэг үүргийн ройл тоглогчид тааруу байсан. Бусад нэгийнхэн тоглолтын уушаад амархан болцсон. Сэлгээ тааруу байсан гэх мэт юутай болохоос Adebayo бол хийдгээ хийсэн. Гэхдээ түрүү жилээ бодох юм бол нөгөө нэг дундын зай шидэлтэй жоохон алдцсан. Довтлогоос жоохон айдаг болцсон байлээ. Гэхдээ хамгаалтын тал дээр бол би бол Rudy Gobert-ээс илүү үнэлнэ. Яг гэвэл илүү versatile defender, илүү одоо олон талт хамгаалагчтай. Дээрээс нь довтлогоо тал дээр илүү болохоор яаж утсан Gobert-ээс илүү магадгүй Ayton-ээс илүү олон талт одоо хамгаалж чаддаг ч юм уу те. Би тэгж бодоод ерөөхдөө Adebayo-г дээр нүцсэн. Дээрээс нь энэ тоглогч All-Star болсон. Энэ жил бол хангалттай All-Star болох боломж байсан ч багийн амжилт жоохон тааруу болохоор бол доошин татаад оруулаагүй байгаа. За 6 дугаар ойронд болохоор Karl Anthony Towns-ыг бол битсэн. Кат бол энэ үлрэл ер нь бол айгүй магтмаар үлрэл болсон доо. Ягаад тэгэхээр үлрэлийн ихэнд бол гимтсэн, дараа нь хурж ирээ ковид авцсан. Тэгэл бараг талдан тоглоогүй. Тэгээ Minnesota ч тааруу амжилттай байсан. Гэт өрдөөдөө бол олон юм багаж Кат бол яг үлрэлийн сүүл хэсгээр бол ерөөхдөө хийдгээ хийсэн.
лигийн бол хамгийн сайн шидэлтэй төв гэдэг дээр бол маргаангүй баг. Харин довтлогооны тал дээр бол хитрхийг шидээд байгаа л болохоос уул нь баг Embiid Jokic-аараас орох төв байхгүй юу хамгаа довтлогоо талаараа. Харамсалтай нь тэрийгэж бол ашиглаж чадахгүй байгаа. Кат бас муугүй сайн дамжуулагч хамгаалтан дээр л ер нь таарав. Хамгаалт жоохон залах уу. Магадгүй өөр юу гэдэг хамгаалтанд суурилсан юм те 4-5-8 дөрөвтэй одоо уртлын шугамдээ бас хамгаалттай тоглогчтой аваад ирэх юм бол Кат бол нэг боломжийн бол блок хийчдэг ч юм уу те пост дефенс хийчдэг төв байхад бол асуудалгүй. Ерөнхийдөө багийн 2 дахь лидер байвал Кат илүү зөхөнө гэж бол би хараад байгаа. Энэ Адебойо ч гэсэн яг 2 дахь лидер байгаад ерөнхийдөө финалд гарсан болохоор би бас Адебойогийн боломжийг бол илүү Гобероос дээгүүр үнэлсэн. Бас Катыг ч гэсэн дээгүүр үнэлж байна. Кат магадгүй те Кат одоо жишээ нь Гоберо оронд Кат байсан гэд үзэх юм бол Юта илүү амжилт гаргах боломжтой. Ягаад гэвэл тэр довтлогоон дээр өгч чадахгүй байгаа юмыг 2 дахин өгчих болохоор хамгаалтан дээр тэгж одоо Гобертой байсан Юта Каттай байсан яг тэгж тийм жижиг тавтын эсрэг бол нэг ялгаагүй санагдаад байт. Тийм болохоор Катыг 6-д өчлээ. За ингээд топ 5 руугаа оръё. За 5 дугаар байранд бол залуу од одоо Америкийн шинэ дүр төрх те NBA-ийн за дараачийн одоо айкон болж магадгүй гэж яригдж байгаа тоглогч болох Zion Williamson-ыг оруулсан. Zion бол ерөөсөө 2 дахь жилээсээ эхлээл All Star үзүүлэл ерөөхдөө All Star-ын бүртээ нөө хин гимтсэн чи гараанд гарсан шүү дээ. Тэгээд айгүй хүлээлтэнд ер нь хүлээлтээс илүү тоглож байгаа. Zion одоо ер нь бол жижиг шакл юм уу да. Орчин цагт хэрвээ Shaquille O'Neal тоглож исэн бол юм Zion шиг юм жижигхэн мөртлөөсөн юм те хүчтэй ингээл Zion нэгдүгээр довтлогооны өндөртэй. Zion-ыг яг үнэхээр шүүмжлэх юм байх юм бол 3-аас шиддэггүй. Zion бол дундаас хангалттай шидчих чадамжтай. Гэхдээ ер нь шидэх шаардлагагүй тоглоод байгаа тэр актер битээ хүн чинь. За тэгээ хамгаалтан дээр сул талаад байдаг жоохон. Гэхдээ бол мэдээж Zion хурдтай хүчтэй учраас би бол хамгаалтан дээр нэг санаа зовхгүй байна. Эсвэргээрээ нөгөө нэг одоо юу гэх эхний 2 жилдээ угсаа тоглогчд нэг тийм тэгээ яаж хамгаалах учраа олдгүй тийм. Zion бол ирээдүйд бол лигийн шилдэг хамгаалалттай 4 номерын тоглогч болох боломжтой. За магадгүй 5 дээр тоглолт юм уу те. За энэ ерөнхийдөө бол багт байхад за юм offensive power ер нь яг үнэхээр чи за энэ хажууд яг шиддэг ч юм уу те ингээл playmaking гоё хийдэг тоглогчдын бүрдүүлэлт Steven Adams-аас өөр төв тавьчих юм бол за энэ бол хангалттай плей-оффын багийн бол онооны лидер болоод явна. За аваргын хэмжээний багт бол арай хүрэхгүй бах. Тэрнээс илүүтэйгээр одоо бол эсвэл зүгээр өөр нэг клач лидертэй тоглогчийн тэ багт 2 дугаар лидер нь байхад за энэ бол хангалттай тэр үүргийг хийгээд явчих чадна. Хангалттай чамд 28 оноог бол тэ өндөр дундчлалтайгаар өгч чадах тоглогч гэж харж байгаа. Тийм болохоор за энийг бол ихний 5-т оруулсан. Энэ тоглогч бол бас нэлээд олон рекорд ивдэ тэ нөө нэг хамгийн ихний тоглолтонд ёлоо оноод авсан тоглогчийн рекордыг эзэмшдэг болсон байл шүү тэ. Тэгээд ерөнхийдөө бол нэг 2 жилийн дараа ч юм уу эхний 10-т март бол баг жилийн дараа ч юм уу эхний 10-т ороод ирэх потенциал байгаа л гэж би бол харж байна. За 4-р ойронд бол Joel Embiid-ийг оруулсан. За MVP-гийн санал асуулгад 2-т орсон тий. Баг нь бүсээс хэрэгүүлсэн. Гэхдээ Embiid бол багт байхад яг багийн за чи 1-р сонголчуу. За чи тэр аваргын багийн 1-р сонголчуу гэд явуулах тоглогч байхад арай л надаа хүч дутаад байгаа юм шиг санагдаад байгаа. Ягаад тэгэхээр мэдээж Атлантад бол хараа багийн лидер хүн яаж 3 үеч ирсэн ч гэсэн 4 минутын турш оноо авахгүй байна гэдэг бол үнэхээр гутамшиг байхгүй юу Embiid-ийн хувьд. Embiid тэгээд яг юу ч хийж чадаагүй тэр тоглолтыг үзсэн бол тэгээд оруулах боломжтой юмнуудаа алж исэн. Дээрээс нь ер нь Атлантатай хийсэн тэр сүүлийн цувралууд дээр эхний 3 үе алаал гэдэг сүүлийн 4 үе тэгээд мань хүн байхгүй болчиход байсан. Ер нь багаараа л байхгүй болсон л дөө тэр Simmons-ийн эдэртэйгээ Harris эдэртэйгээ. Гэхдээ Embiid дээрээс нь сайн хамгаалагч юм шиг санагддаг мөртлөөс яг тийм мэдрэмжтэй хамгаалагч бол биш ээ. Тийм элит хэмжээний. Тэгээд яг хуу сайн л да үнэхээр сайн те paint биш ч гэсэн яг бүр тийм за чи те нэг тийм юм дутаад байгаа хгүй Embiid нэг тийм харизма ч юм уу характер ч юм уу. Ингээд өө би чи Embiid-ийн өдөөс орлох ч штэ би чи ингэх ч гэсэн байдлын тийм юм дутаад байгаа. Тийм болохоор бол эхний 3-аас би доошлуулсан. Яг плей-офф яг тэр Атлантатай хийх цувралын өмнө л бол яаж исэн. Embiid дээрээс нь багийн клаш тоглогч бол биш юм байлээ. Хажууд нь Lillard-ыг аваад ирэх юм бол Lillard багийн клачын тоглогч нь болоод Embiid те одоо 3 оноогоо үлдэх юм нэг тиймэрхүү байдлаар явбал зүгээр санагдсан. Тэгээд тийм байна.
харамсалтайгаар нөгөө нэг All NBA 2 дугаар багт бол нэрлэгдсэн. Яагаад гэвэл 1 дугаар багт нөгөө нэг центрийн позишн дээр ганцхан байрлуулсан болохоор бол Embiid бол багтаж чадаагүй. Тийм болохоор Embiid-ийг 3-т оруулсан. За магадгүй ирэх жилдээ MVP рүү дахиад дайрах бах. Гэхдээ Embiid-ийн тийм скил сет нь жоохон довтлогоон дээр сайн ч гэсэн жоохон нэг тийм игцэгтэй үе дээр байгаад ирэхээр сони юм хийгээд алдаад байдаг. За тэр талаар нь нэлээд би бол 4-т оруулсан. За 3-т. За энэ дээр та нарт сонин санагдчих магадгүй. Гэхдээ зөвхөн би энэ үлрэлээр дүгнээгүй. Энэ тоглогч бол Anthony Davis. Anthony Davis бол Embiid-тэй адилхан бас MVP-ийн санал асуулт. Яг 3-т л орж исэн л та. Гэхдээ муу багтаа хахта 3-т орж исэн. Anthony Davis энэ үлрэлд яг ингээд бэртэлтэй болохоор л юусэн ингээ ойлгохтой тоглож чадахгүйсэн болохоос яг Anthony Davis бол ингээд 2 дугаар сонголттой хахад бүр ингээд бүр perfect сонголт байхгүй юу. Зарим талаар бол LeBron-оос илүү Anthony Davis 1-р сонголт болдог. Зарим тоглолтууд дээр, зарим цувралууд дээр ч гэдэм үү. Дээрээс нь багийн клаш тоглогч байж чадна. Anthony Davis бол Embiid-ийг бол илүү хамгаалагч. За яг хуу бүр тийм будагтай талбай доордтэй шахсан магсан тиймэрхүү юм дээр тааруулж магадгүй. Embiid-ийг бол бүх тал дээр ингээд талбайн бүх тал дээр ингээд versatile defender гэж чаддаг. Embiid-ээс илүү оноод хүүхч гэж би бол хэлнэ. Embiid-ийн скил нь илүү байвч Anthony Davis скилээ ашиглаж байгаа тал нь бол илүү. Дээрээс нь илүү сэтгэл зүй сайтай. За тийм тоглогч болохоор Embiid Davis хоёулаа юм нэг сийлинг өндөртэй юм одоо тахгүй яг ийм багч ирээд яв. Би бол яг Embiid-ийг чирсэн гэхээс илүү ингээ филигийн системээр л явцсан гэж бол бодоод байгаа. Embiid-тэй юм бэ гэдэг бас хожил явуулсан талтай. Anthony Davis ч гэсэн яг багч ирээд ингээд бүх юмаа хийгээтэй одоо Jokic, Giannis шиг биш ч гэсэн Anthony Davis тэр тухайн багт ингээд өөр аргаартай өөр плеймейкертэй байх юм бол тэр баг ингээд угаасаа хизээд контейнер төвшөнд аваргын төвшөнд яригдана. За тийм болохоор би Anthony Davis-ийг бол 3-аас доош буулгасангүй. Тэгээ хоёрт бол энэ үлрэлийн MVP баг 100-аар MVP авахд ч болох байсан. Nikola Jokic-ийг оруулсан. Jokic-ийг би өмнө үлрэлт санаж байгаа бол Davis-ээс доогоор үнэлж ийсэн. За энэ үлрэлт юугаараа дээгүүр гарсан бэ гэхээр Anthony Davis-ээс илүү одоо нэг багийн лидер юм байлээ. Дээрэс нь багч хэрэгч тал дээр бол сая илүү гэдгийг хэлчихсэн. Дээрэс нь why not тэ багийн одоо Anthony Davis-ийн оронд Jokic 2-р лидер байсан боловч гэдэг юм уу те тиймэрхүү яриа гаргах юм бол Jokic бол хангалттай хийчих юм билээ. Portland-тай хийсэн цуврал дээр бол ерөөсөө Jokic, Lillard хоёр хин нь илүүгээл үдсэн бохгүй. Тэр нэг ерөөс багийн ялгаа малгаа гараагүй. Тэр хоёр хүний л тулаан болсон дээр Jokic, Lillard-ыг илүүрхсэн. Дээрээс нь илүү үлрэлийн MVP дангарахтай байлаа. Phoenix дээр бол яалчгүй 30-20-10 хийгээд хожигдж байгаа учраас багийнх нь ямар хог шаар шахруу шиг байсныг бол мэдж байгаа. Гэхдээ бол Дэнүрийнх угаасаа өөрсдөө ч мэдж байгаа. За энийг угаасаа мөрөө хин хоёр нь байгаагүй гэд. Тэгээд юу лээсэн л та. Jokic-ийн миний нэг уншижсэн болон үзчихсэн юм дээр болохоор бүр бүх цаг үеийн хамгийн довтлогооны тийм өндөр чадамжтай big man гэж бол тодорхойлсон бол одоо Хакимаас илүү, Шакаас илүү те. Яагаад гэвэл энэ тоглогч пассинг сайтай, шидэлт сайтай. Ерөөсөө Jokic бүр ингээл нөөцгийн шиг шиддэг. За зарим үед баг 3-аас те нэг тийм харж байгаа л ерөөсөө Катаас илүү шидэд байдаг. Дээрээс нь клач тоглогч, Jokic бол үнэхээр клач тоглогч. Дээрээс нь IQ өндөртэй. Үнэхээр энэ тоглогчоос өөлийл гэх юм бол хамгаалтлага өөр өөлөх юм юу ч байхгүй. Тийм болохоор хоёрт оруулсан. Миний топ 10 бол бас нэлээд дээгүүр орох байх гэж бол найдаж байна. За тэгээд нэгт бол мэдээж ойлгомжтой 2 удаагийн MVP үлрэлийн шилдэг хамгаалагч одоо финалд тоглож байгаа. Финалд одоо тоглож байгаа бол хамгийн шилдэг тоглогч нь байх ёстой тоглогч. Giannis Antetokounmpo бол мэдээж нэрлсэн. Antetokounmpo бол PF-ийн байрал дээр угсаа номер 1 тоглогч. Угсаа big man-ууд дээр номер 1 нь. Antetokounmpo бол яг элит хамгаалагч гэд харахаар хамгаалагч нь үнэн. Гэхдээ яг оруулж байгаа хувь нэмрийн ингээ зүгээр яг статистикаар бол өндөр байгаа гэдэг. Тэгээ харахаар нэг тийм жоохон алдаа ихтэй хамгаалагч. Яг үнэхээр би бүх талд ингээ хамгаалж чаддаг ч гэсэн нэг итэрхий хурдаа алдаа гаргаад идэх ч юм уу те. Заримдаа ингээ мэдрэмжгүй орж ирдэг ч юм уу. Тэр талаараа бол алдаатай. Алдаа ихтэй. Дээрээс нь довтлохоон дээр бол нөгөө нэг заалж ороод ингэдэг гэ те. Заалж ороод бөмбөг ингээ хан тушээд ингээ болчдөг ч гэдэм үү. Тэр тийм л алдаанууд байгаа болохоос Antetokounmpo бол лигийн хамгийн эзэрхийг тоглогч байж чадна. За би бол өнгөрсөн жил бол хэлж ийсэн Antetokounmpo бол доор шахуулаа тоглох илүү ашигтай. Яг Shaq яаж шахдаг байсан те. Одоо Shaq жишээлбэл лигийн хамгийн шилдэг тоглогч та. Shaq, KG бас нэг хэсэг
бас өрсөлдөж исэн, данк өрсөлдөж исэн. Эдгээр тоглогчдод одоо бүх юм хийдэг бол байгаагүй ш. 3 шиддэг ч юм уу те амар клач ч юм уу эсвэл ингээл чөлөөтэй амар шиддэг байгаа чадаагүй ч гэсэн нэг юмдаа үнэхээр төгсөрсөн байсан бохгүй юу? Яг тэрээсийг Antetokounmpo-нд нэг юмдаа ингээд матч ингээд төгс рүү явах юм бол лигийн шилдэг тоглогч болох боломж байгаа. Дээрэс нь тэр замлаа ч гэсэн саяхнаас бас 50-аад явчлаа гэж бол би харж байна. Гэхдээ бол мань ч уул нь бол дундаас хөөрхөн унж хидээд байгаа. Тэрийгэ хийдэг болчих юм бол энэ тоглогч те why not. Дээрэс нь яг за би локдаун defender шүү гэсэн нэг тим цувралыг харчих юм бол би Antetokounmpo-г нэлээд дээгүүр 1 уу 2 уу 3 уу гэж бол ярина. За тэрнээс нааш бол одоо яг лигийн хэмжээнд шүү дээ. Тэрнээс нааш бол яг томчууд дундаас бол хамгийн шилдэг нь байгаа гэдэгт бол хүлээн зөвшөөрдөж байна. За ингээд миний бичлэг маань таалагдсан бол лайк, share, subscribe хийгээрэй. За өөр та маань ямар бодол байна те. За энэ тоглогч орох байсан, орохгүй байсан гэх ч юм уу те. Санал сэтгэлдлүүдээ үлдээгээрэй. За дараагийн байрал дээр болохоор би бол гардууд буюу те урд шугамын юм бол 1 дээр 2 дээр тоглолдог те. Тоглогчдын бол ранкийг гаргая гэж бодож байгаа. За тэгээд ерөнхийдөө дараагийн бичлэгээрээ дахин уулзлаа. Түр баяртай. За subscribe мартав. Peace out. Yeah. It was all a dream. I used to read Word Up magazine. Salt and pepper and heavy D up in the limousine. Hanging pictures on my wall. Every Saturday, rap attack Mr. Magic Marley Marl.